Нийслэлийн зүгээс автомашины улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах төслийг боловсруулж, зам тээврийн яамтай санал солилцож байна. Уг стандартыг баталснаар манай улсын иргэд олон улсад автомашинтай саадгүй зорчих нөхцөл бүртгэхээс гадна ашиглаж байгаа улсын дугаараа дур мэдэн сольж өөрчлөх зөрчил багасах ач холбогдолтой байна. Олон улсын конвенц нэгдсэний дагуу зорчих эрхийг эддүүлэх хүрээнд бол бид нар бол одоо Кирилл үсгтэй улсын дугаартай тээврийн хэрэгсэл олон улсад зорчиход бол өндөрлөлтэй зүйлүүд бол гардаг. Өнөөдрийн байгаа одоо манай мөрдөж байгаа 44/2017, 44/2002 улсын дугаар стандарт одоо өнөөдөр хэрэгжиж явж байгаа хэдий ч яг одоо бас нэг мөр бол олон улсын стандартад бол бас очиагүй байгаа. Тэгэхээр энэ талаас хараад бид бүхэн бол олон улсын стандарт руу зайлшгүй одоо дугаараа нийцүүлэх хэрэгтэй. Нөгөө талаар дугаарыг лацын стандартыг батлах хэрэгтэй. Лацын стандарт бол маш одоо юм чухал байгаа. Олон улсын стандартаа үед бол лацын стандарт давхар баталснаар иргэд бол дугаараа өдөр тутамдаа солилдгоо, дамжуулдгоо, тэг сондгой дээр одоо юугаар гарахтаа, төвчөөгоор дацаар гарахтаа дугаараа солилдог, барьдаг. Энэ одоо зөрчлүүдүүд арилгах хэрэгтэй гэдгийг зарим манай мэргэжлийн байгууллага, цагдаагийн байгууллагууд, авто замын хөгжлийн газрынхан маань бол ярьдаг. Автомашины улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах нь төслийн шатандаа явж байна. Хэрвээ стандарт батлагдаж хэрэгжүүл бүх тээврийн хэрэгслийн улсын дугаарыг төсвийн мөнгөөр солихгүй. Өөрөөр хэлбэл иргэд тээврийн хэрэгсэлдээ шинээр дугаар авч байгаа тохиолдолд шинэ стандартаар дугаарыг олгоно. Харин хуучин дугаартай иргэд өөрийн хүсэлтээр дугаараа шинэ стандартад шилжүүлэх боломжтой юм а.